Discover Mongolia. Нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын барилгачдын холбоо үзүүлж байна. Хотын төв ажил хэргийн уулзах албаны хүний яриа. Худалдаа, түрээс, худалдан авалтын хөтөлж, барилгын салбар дахь бизнесийн боломж, амжилттай бизнесийн хөгжил, дэвшилдэг технологи, хотын асуудал, гэр хорооллын дахин төлөв, барилгын салбарын чиг хандлага, хөгжлийн гац, хэрэгцээ танин мэдхийн мэдээлэл, үйлдвэрлэх хөрөнгийн бодит үнэлж, өнгөлөг ирээдүйн шинэ хотын төвийг бүтээлцэн. Хот болон барилгын төрөлжсөн B&C хөтөлбөр. Их хотын иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. B&C нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар хэлбэлэн боллоо. Бид өмнөх дугаартаа та бүхэнд нийслэл хүрээний анхны барилга машингийн талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаагийн дугаарт нийслэл хүрээнд ламнараас өөр иргэд хэрхэн хаана яаж аж төрж байсан талаар сонирхолтой мэдээллийг одын түүх булангаараа хүргэх болно. Мөн 19-р зууны сүүлээр 8-р богод өдөр бүр зорчдог байсан нэгэн сонирхолтой гудамж бий. Энэ гудамжны талаар та бүхэн гудамж булангаар хүлээн аваарай. Гэр ороолын дахин төлөвлөлтөд цахилгаан эрчим хүчний асуудал хэрхэн шийдэгдэж одоо цаашид яаж ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдэг арга замын талаар хотын яриа болондоо бид бэлдсэн байгаа. Мөн өнөөдөр та бүхэн барилгын салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгчтэй нэгтээ танилцж цаашлаад шинэхэн орон сууцнуудын талаар мэдээллийг хүлээн авах болно. Ингээд нэвтрүүлэг маань уламжлал ёсороо хотын түүхээр эхэлж байна. 20-р зууны ихэнх үед их хүрээн том жижиг 80 гаруй сүм дугуйтай гадаад дотоодын 360 орчим гар урлалын газар 600 шахан пүүс дэлгүүр 10 орчим зах зээл хэдэн 10 томоохон гудамжтай Монгол нутгийн хамгийн том суурин газар болсон байлаа. Хүрээний бүтэц зохион байгуулалтын бас нэг сонин зүйл нь бол одоо тухайн үеийн Монголын одоо цэцэрлэгааны хуваараар бол хамгийн зүүн талд Цэцэн аймаг, за тэгээд Төвшөтхан аймаг, тэгээд Сайн оюун, тэгээд Засагтхан аймаг гэж байгаа. Тэгэхээр хүрээнд бол одоо Төвшөтхан болон Цэцэн аймгийнхан бол газар нутагтай. Тэгээд Цэцэн аймгаас нүүж ирлээ, хүрээнд нүүж ирлээ гэх юм бол Цэцэн аймгийнхаа нутагт л ирж суурч байгаа. Зүүн өмнөд хороонд. Төвшөтхан аймгаасаа ирж одоо Төвшөтхан аймгаас хүмүүс ирээж хүрээнд ир суурчлаа гэх юм бол Төвшөтхан аймгийн хотыг дэвсгэр дээр бол ирж ингэ суурчдаг. Ийм одоо байсан. Маш юм сонин бас юм зохион байгуулалттай байсан. Хүрээний зүүн өмнөд хороо нь одоогийн Чингисхан талбайгаас бүхэн өргөө хөтлөх зайг эзэлж байсан байгаа. Зүүн өмнөд хороо нь өөрөө дотроо бас хэд хэдэн хороотой. Цэцэн хаан аймгийн хороо, Мань жамбарны хороо, Захрын хороо гэх мэтчлэн. Тэгэхээр 1911 онд боловсролын их сургуулийн яг энэ байран дээр одоо энэ суурин дээр бол Монголын анхны 5 яам байрлаж байсан бол харин Улаанбаатар зочд буудлын суурин дээр Манжин Самдан омны байшин байрлаж байжээ. Тэрхүү байшинд 1924 онд Монгол улсын анхны үндсэн хуулийг баг хурлаар баталж байсан түүхтэй. Мөн одоогийн спортын төв ордон Петроус компани орчим Захрын хороо гэж байжээ. Тэр хороонд Ардын Манлайбаатар Дамдын сүрэн, Баяр гүн зэрэг захар бараг айлууд амьдарч байсан баримт байдаг. Хятадд өрнсөн хувьсгалт тэмцлийн үеэр нутагтаа амьдрах боломжгүй болсон өвөр монголчууд Ардын хувьсгалт намынхан одоогийн Сэлб голын эрэг одоогийн 1-р амаржих газрын зүүн талд байрлаж байсан гэдэг. Нийслэлийн маань гол гудамж инх тайвны өргөн чөлөө дагуу байрлах, та бидний нэрдэд заншсанаар 45 мянгатын байрлах энэхүү газар анхны баруун өмнөд хүрээ болох Төвшөтхан аймаг байрлаж байсан байна. Хожим энэчээ Засагтхан аймгийн ингэж өөрсдийн гацааг үүсгэсэн гэж үздэг. Ингээд хойд хэсгээр нь тухайн үеийн бомбож өмж түн төжгөнж байсан одоо худалдааны төв буюу зээлийн газар байрлаж байсан байгаа. Энэ талаар та бүхэн дараагийн дугаараас сонирхоорой. Хотын тухай сэдв бол дуусшгүй. Манай нэвтрүүлэг гэр ороолын дахин төлөвлөлт болоод газар шинжилэн зохион байгуулалтын талаар нэлээд онцолж байгаа. Учир нь гэвэл энэ асуудал нийслэл хотын маань тулгамдсан байгаа. Яаралтай шийдвэрлэх асуудал буюу нэгэн төвөгтэй асуудал болсон гэж би боддог. Тэгэхээр гэр ороолын дахин төлөвлөлтийн асуудал дээр цахилгаан эрчим хүчний асуудлыг яаж шийдэж байгаа, цаашид яаж авч хэрэгжүүлэх талаар бас бид албаны хүнтэй ярилцсан байна. Одоо Улаанбаатар хотыг одоо гол хангаж байгаа нь бол одоо тээцүүд байна. Дулаан цахилгаан станцуудад төвлөрсөн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж явж байна. Төвлөрсөн дулаан хангамжийн одоо төв
төвийн дулаан очих боломжгүй гидравликийн одоо тооцоо хэцүүтэй одоо иймэрхүү газруудад хэсэгчилсэн байдлаар дулаан хангамжийн асуудыг шийдвэрлэж байна. Энэ бол хэд хэдэн талын ач холбогдолтой байдгийг. Яг гэвэл нэг дулааны их үүсвэрээс тухайн хот бол хамааралтай биш. Одоо тухайн орионд нь хэсэгчилсэн байдлаар дулаан хангамжийн их үүсвэрийг шийдэж ажиллаж байна. За энэ асуудал ямар ач холбогдолтой байдığım бэ гэхлээр одоо тухайн одоо хэрэглэгч нар дээр дулааныг одоо төвлөрсөн дулаан хангамж дээр ямар асуудал гардаг вэ гэхлээр дулааны станцууд төвлөрсөн дулааны шугам шүлжээ орон сууцны контор ингээд эцсийн хэрэглэгт очиж байгаа. Хэсэгчилсэн байдлаар бид нар яаж ажиллаа манай Улаанбаатар хотоос төлөвлөж байна гэвэл дулаанаа үйлдвэрлээ шууд хэрэглэгчд очиод ингээд төлөвлөнө. Дотор нь байж одоо дунд нь байж байгаа ямар нэгэн одоо дамжлага, зардал энэ бүгдийг одоо багасгах юм л да. Энэгээр бол хэрэглэгчд очиж байгаа дулаан чанартай байх хэвээр, дулааных нь үн хямд байх хэвээр, чанартай дулаан хангамжийг хүрэх талаараа ингээд ач холбогдолтой байна. Ингээд ер нь бол Улаанбаатар хотыг бол алстаа бол энэ ганц төвтэй биш хэд хэдэн төвтэй болох учраас хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж явж байна. За шийдвэрлэж байгаа өнөөдрийн гол асуудал ямар техник технологи ямар одоо бодлого чиглэл баримтж ажиллаж байна гэвэл тухайн улс орны одоо хамгийн чухал нь одоо эрчим хүчийн нөөц гэж байдаг юм л да. Эрчим хүчний нөөц нь одоо манайд бол нүүрсний асуудал байна. Тэгэхээр хамгийн сайн технологийн агаарын бохирдол багтай, ашиглалтын зардал багтай тийм дулааны одоо 100 одоо халаалтын 100 буюу жижиг оврын дулааны станцуудаар бид нар энэ дулааны их үүсвэрийг шийдвэрлэж явж байгаа. Одоо бид даасан дулааны их үүсвэрүүдийг бид нар маш их технологийн судалгаануудыг хийгээд ингээд гаргасан байгаа юм да. Энэ дээр бол халаалтын 100-аар асуудлыг шийдвэрлэж болж байна. Хамгийн гол бол халаалтын 100-аар шийдвэрлэхээр байна л. Дээр нь хэрэв манай улс орны асуудал үнэхээр цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлээд цахилгаан хангамжаар дулааны асуудлыг шийдвэрлэж болж байна. Цахилгаан хангамжаар шийдвэрлэх асуудал дээр ямар асуудал байна вэ гэхлээр одоо Багнуурын уурхай дээр бол том 800 гаруй мегаваттын цахилгааны станц баригдахаар одоо гэрээ хийгдээ явж байгаа. Хэрэв Улаанбаатар цахилгааны асуудал шийдэгдээд ирвэл энийг дулааны их үүсвэрийг цахилгаан хангамжаар шийдэж болно. Газын асуудлыг шийдэх шугам татгатын төлөвлөлт, судалгаа, газын их үүсвэрийг судлаад явж байгаа. Газыг шийдэхэд бол тодорхой хэмжээний бас цаг хугацаа шаарддаг. Тэр газар шинжлэх зохион байгуулалтаар дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа 5 айлаар, 10 айлаар, 50 айлаар, 500 айлаар шийдвэрлэхэд манай байгууллага бол тэрний дулаан хангамжийн үүсвэрэнд ямар одоо эдийн засгийн хувьд ямар ашигтай байх юм, ямар технологи шаардлагатай байх юм, ямар 150% гэдгээр бид нар судалгаа хийгээд манай байгууллагаас ирээд уулзаад тэр асуудал одоо хэсэгчэн дулаан хангамжийн асуудлыг одоо хэсэгчэн дунд инженерийн хангамжийн удирдах газар гэж манай хан уул дүүргийн тавгын газрын ардталд 2 давхар ингээд байрсан байж байгаа. Энэ дээр байр нь манайх өөрийн гэсэн байртай энэ дээр ирээ зөвлөгөө аваад бидэртэй хамтраад ажиллахад бол бүрэн боломжтой байгаа. Энэ дээр бид нар тусалж байгаа, манайхаа саналаа аваад төлөвлөлтөө хийгээ явж байгаа хэсгүүд байна. 100-аа ашиглах явцдаа бол эдийн засгийн тооцоо төлөвлөлтөн дээр тооцоо хийд юм л да. Олон үед юу гэж ярьдаг вэ гэхээр нугарлын цэг гэж юм байдаг. Ямар зардал гаргаад ямар борлуулалтын орлого олоод ингээд ажиллаж болох гэдгээр бид нар судалгаа хийж гисэн. Одоо хамгийн багаар бид ингээд тооцвол 500 айлын дунд одоо ингээд дулааны их үүсвэр 500 яндан шүү дээ. 500 яндаг нэг яндан болгоод 500 айл дээр нэг дулааны жижиг их үүсвэр 50 1000 айлыг нэг жижиг оврын цэвэрлэх байгууламжийг тавиад ингээд ажиллаж болох юм а гэсэн бид нар энэ тооцоо судалгаа хийж гисэн байж байгаа. За энэ дээр нь бид нар ямар асуудал байна вэ гэхээр хэсэгчилсэн дулаан хангамжийн менежментийн үр ашиг буюу тооцоо судалгаа хийж гисэн байж байгаа. Ингээд энэ дээр яаж байгаа вөхөр манай хотоос ямар чиглэл барьж байгаа нөхөр одоо нийтдээ одоо Улаанбаатар хотын хэмжээнд 100 кВт-аас дээш дулааны 303 их үүсвэр байна. 303 их үүсвэр. За 303 их үүсвэрийн одоо байршил дээр одоо бид газар шинжилгээ зохион байгуулалт асуудлыг шийдвэрлэхэд төлөвлөж байна. Жишээлбэл энэ хан уул дүүргийн 13 дахь хорыг туул тосгон гэж байдаг. Тэр туул тосгон дээр бид нэр одоо туул тосны халааж байгаа халаалтын 100хан дээр шинжилээд шин 100-ны жижиг оврын дулааны станц барьсан байна. За энэ дээр одоо яаж яах вэ? 500 айлыг одоо ингээд дахин төлөвлөлтөнд буюу газар шинжилгээ зохион байгуулалтанд ороход 500 айлыг холох хүчин чадалтай дулааныхаа өвсрийг барьчихсан бэлэн байж байдалтай байна. За эрчим хүчний яам, эрчим хүч төслийн хүрээнд Баян хошууны 4-р хорон дээр бол 9.3 мегаваттын жижиг станц барьсан байж байгаа. Одоо тэр станц одоо яах вэ гэхээр манай энэ хотын өнгөрсөн онуудын том бүтээн байгуулалтуудыг бид дурдж байна л да. Энэ дээр бол 1350 айлын халаах хүчин чадалтай бэлэн болчихсон болж байгаа. Үүнээс Баян зүрх дүүргийн 8-р хороо буюу одоо цэргийн нэгдсэн дээд сургуулийн одоо орчинд бол Багнат дөргөө гэдэг компани одоо эхний ээлжинд дулааны
хэсэгчилсэн дулааны их үүсвэрээр одоо 144 айлыг одоо ингээд халаагаад дулаан хангамж асуудлыг шийдвэрлээд энэ үүлийг авлаа. Мөн яг түүний наадтал мөн Гангар инвест гэдэг компани мөн одоо хэсэгчилсэн дулаан хангамж асуудлыг ингээд шийдэд одоо явж байна. Баян зүрх дүүргийн одоо 2 дугаар хороо буюу одоо энэ их өргөө гэдэг компани одоо тэр хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Скватер дүүргийн 15 дугаар хороо буюу одоо Дамбадарж орчимд бол Цэлмэг газ гэдэг компани бол дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлээ явж байна. Гэх мэтлэн одоо хэд хэдэн байрт дулааны их үүсвэр шинээр шийдэж явж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дунд гол шилтгэн. Тэгэхээр манад бие даасан эрчим хүчтэй хэд хэдэн газрууд байдгийн байна. Эдгээр газруудын нэг болох Багнад өргөө компани 1 жилийн өмнө одоо ашиглалтанд оруулж байсан халаалтын зугтаа бид өөрсдөө очиж танилцсан. Тэгэхээр энэ талаар бас та бүхэн сонирхолтой гэж бодлоо. За манай Багнад өргөө компани Баян зүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээр гэр орол дахин төлөвлөлтийн төслөөр шалгаран нийтдээ 30.3 газар дээр барилга өхстэй ажил хийхээр ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгачлалтын ажлыг хийж байна. За энэс эхний ээлжинд болохоор 144 айлын орон сууцны барилгыг барьж 2015 оны 7 сард ашиглалтанд оруулж айлуудаа бол оруулсан байгаа. За одоо ахаад 2 дахь ээлжийн 144 айлын орон сууцны барилгыг үндсэндээ одоо бариад дуусж байна. Энэ оны 7 сард ашиглалтанд оруулнаа. За энэ манай Багнад торооллын эхний ээлжийн орон сууцны барилгуудыг энэ өөрийн одоо их үүсвэрээр халаалтаа шийдсэн байгаа. За энэ дээр энэ одоо 2.8 мегаваттын хүчин чадалтай 3 ийм халаалтын тогоо тавьж үндсэндээ одоо 144 айлын нэг орон сууцыг бол 2.8 мегаваттын нэг тогоогоор одоо халааж байгаа. За нэг тогоо нь бол одоо 144 айлын 3 орон сууц халаах ийм хүчин чадалтай. Нийтдээ бол энэ 3 тогоо 8.4 мегаваттын ийм одоо хүчин чадалтай ийм халаалтын зуухнууд байгаа. За энэ зуухнууд нь бол үндсэндээ 1000 айлыг бол одоо халаалтаар шийдчих ийм хүчин чадалтай ийм зуух байгаа. Хоногт нэг зуух нь 3.5 тонн нүүрс зарцуулдаг. Ээлжиндээ бол 2 галч ажилдаг. За юуны хувьд бол утааны хувьд бол байхгүй. Утаа бол үндсэндээ бол одоо байхгүй. Энэ усан шүүлтүүртэй. Утаагаа бол усан шүүлтүүрээр шүүгээд дээшээ бол зөвхөн уур гарна. Тэр зуухны гарсан утаа бол энэ шүүлтүүрээр ороод энэ довтг нь бол энэ усандаа доошоо энэ конверт хийгдээд конвейераар гадагшаа ингэж гадагшилдаг ийм байж байгаа. За юуны хувьд үнсээ болохоор бол туузан дамжуулагчаар бол шууд татж гаргаж ингэж зайлуулдаг. Ийм үндсэндээ бол бүрэн автоматсан ийм систем байна. Зөвхөн үнсээ одоо гаргах нүүрсэн ковш руугаа хийх хоёр тал одоо гар ажиллагаатай бус юмуд бол бүгд удирдлагын самбар дээр хянагдаа явж идэг. Ийм одоо сүүлийн үеийн утаагүй ийм дэвшил талаалтын зуухнууд байгаа юм. Одоо 1000 айлын орон сууцыг нь 300-аар одоо халааж яана гэж байна. Тэгэхээр энэ үндсэндээ гэр хорооллыг одоо утаагүй болох үүднээс 1000 яндан одоо байхгүй болж яана гэсэн үг. Тэгэхээр энэ зуух нь өөрөө бол бас утаа гаргадаггүйгээр бас дэвшилттэй ийм онцлогтой байгаль орчин дээлтэй ийм зуух. Энэ зуухны бас нэг онцлог бүрэн шаталтай. Нүүрс бүрэн шаталтай учраас үнсээ бид нэр эргээд барилгынхаа одоо дулаалга, цэвэр бохор усны гадна талын дулаалга мөн барилгын дээврийн дулаалга нь дэгшлэгээ энэ төрд бол энэ ашиглах бүрэн боломжтой. Зүгээр зардын хувьд бол бас нүүрс нөгөө төлж байгаа гэдэг утгаараа бас арай нөгөө төвийн дулаанаас зардал арай жоох өндөртэй. Жоох нэмэгдэлтэй. Гэхдээ бол яг энэ 100-аар хэрэглээний хаалт усыг бас дулаан дамжуулах төвөөрөө ялцсан бойлороор дамжуулж хэрэгцээний хаалт усыг эндээсээ өгч байгаа шүү дээ. Хэрэглээний хаалт усны хувьд яг уурын зугаар галдаг улсын тариф ямар тэрүүгээр явж байгаа. Нэвтрүүлгийн эвэлтгэгч говь travel. За ер нь бол мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хэсэгчлсэн эрчим хүчний их усүрээс авсан халаалт нь төвийн халаалтаас харьцуулах юм бол үнийн хувьд арай өндөр байдгаа гэж үздэг. Гэхдээ үүнийг ерөнхий төлөвлөлтөөр бол зохицуулж болно гэж үзэж байгаа юм байна. Жишээ нь шинээр ашиглалтанд орж байгаа байруудынхаа нэг давхруудыг нь зөвхөн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж бариад мөн хорооллууд дундаа олон нийтийн байруудыг төлөвлөснөөрөө үнийн балансыг барих боломжтой юм байна. Хамтран ажиллагч байгууллага Media Properties.
BNC нэвтрүүлэг үргэлжлүүлэн та бүхэнд бидний хамтран ажиллагч байгууллага болох Media Properties-тэй хамтран шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцнуудтай холбоотой мэдээллүүдийг хүргэж байна. Үзэгч танд орчин үеийн барилгын стандартыг бүх талаараа бүрэн хангасан дундгол шилтгэнийг танилцуулж байна. Дундголын хөвөөнд байрлах дундгол шилтгэн нь хотын төвөөс 2.5 км-т байрладаг. Үндэсний соёл амралтын хүрээлэн 1.5 км, төв цэнгэлдэх хүрээлэн 1 км-т байрладаг юм а. Бусад худалдаа үйлчилгээний байгууламжтай богино зайд оршдгоороо таны амьдралын ая тухтай байдлыг хангах болно. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ болон авто замын сүлжээнүүдтэй ойр байрладаг нь таны завгүй амьдралын цаг завыг хэмнэнэ. Хотын дуу чимээнээс хол дундголын эрэгт байрладаг учраас жилийн 4 удиралд цэвэр цэнгэг агаарт та болон таны гэр бүл эрүүл сарвал аж төрөх орчныг бүрдүүллээ. Шинээр байр худалдан авах хүмүүсийн хамгийн их анхаардаг зүйл бол байршил билээ. Боловсролын яамнаас өндөр үнэлгээ авсан олон цэцэрлэг, сургууль, дундголын шилтгэний ойролцоо байдаг нь таны хүүхдийн сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Бус шилтгэний нэг давхарт англи хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай соён баг сургууль байрладаг. Тус сургуулийн сурагчдын сурах нөхцөлийг бүрэн хангасан тав тухтай тоглог орчин, заах арга зүй сайтай, чадварлаг багш нартай бөгөөд энэ нь та болон таны хүүхдийн тань сэтгэл ханамжийн баталгаа болж чадна. За ингээд дундгол шилтгэний бүтэц зохион байгуулалттай танилцъя. 19-р хорооллын үйлчлэгээний төвийн хон байрлалтай. Төмөр бетон хийцтэй, бүрэн цутгамал 15 давхар 390 айлын энэхүү орон сууцнаас та 33 м2 бүхий нэг өрөө байр, 57 м2, 61 м2, 62 м2 бүхий 2 өрөө, 71 м2 3 өрөө болон 100-аас дээш м2 3-аас 4 өрөө орон сууцнуудыг өөрийн сонголтондоо тохируулан худалдан авах боломжтой. Турк улсад үйлдвэрлэсэн тохируулагчтай халаалтын паар нь хүссэн үедээ дулаанаа өөрөө тохируулах боломжийг танд олгоно. Эх орны үйлдвэрийн сайн чанарын вакуум цонх танд Монголын эрс тис уур амьсгалыг ажрахгүй давхад тусална. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй давхар түрхлэгтэй барикадын шал баг бүхийн баталгаа болж чадна. Айл бүр утас интернет кабелд холбогдсон. Герман улсын технологиор олон улсын стандартаар үйлдвэрлэгдсэн цахилгаан шат нь эрчим хүч тасарсан тохиолдолд гацалгүй дараагийн давхарт нээгддэг бөгөөд өргөгч тороосны аюулгүй байдлыг хангах нарийн мэдрэмжтэй шийдэл хийж ашиглалтанд оруулсан билээ. Орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг маш сайн. Автомашины хөдөлгөөн үйлдвэр болон цэнгэний газрын дуу чимээнээс хол учир элдв стрессгүй тайван байдлыг тань хангаж чадна. Харин та хүүхдийн тоглоомын талбай болон саксын бөмбөгийн талбайгаас тайван орчинд тоглох хүүхдийнхээ жаргалтай хоолойг сонсох болно. Дундголын тохиолдолд нь ойрын жилүүдэд амралт зугаалгын бүс болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд хойд ирэг дээр байрласан манай хотхны ойр орчинд шинээр барилга баригдаж таны харах орчин халахлахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Цэвэр цэнгэг агаар, тоглог орчин, хамгийн таатай байршилтай, ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх дундгол шилтгэнийг танд санал болгож байна. Агшин бүрт ая тухыг мэдрүүлэх, аз жаргалтай амьдралын тань үргэлжлэх дундгол шилтгэн. Үзэгчтэй BNC нэвтрүүлэг зочны булангаараа үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор Монгол улсын зөвлөх инженер, тээврийн салбарын судлаач доктор Булгаа хүрэлцэн ирсэн байгаа. Танд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 2020 оны нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн талаар мэдээллийг бол үзэгчд маань авч байгаа. Тэгэхээр энэхүү төлөвлөлтөд одоо нийтийн тээврийн салбар хэрхэн хамрагдж байгаа вэ? За тэгэхээр яг энэ нийтийн тээврийг бол одоо яг энэ ерөнхий төлөвлөгөөний нүүр хэрхэн хөгжүүлэхээр үндсэн 3 чиглэлээр хөгжүүлэхээр тусгаж өгсөн байдаг. За нэгдүгээрт бол яг дээрх одоо хот төлөвлөлт одоо хотын бүтцэн өөрөө суурьшлыг тэлхтэй бодлоготой уялдуулаад иргэдийн зорчих хэрэглэлтийг хэрхэн хангах вэ гэдэг нийтийн тээврийн сүлжээний одоо төлөвлөлтийн асуудал орж ирсэн. Тэгэхээр 2020 он бүртэл хөгжихэд бол нийтийн тээврийг бол одоо автобусны тээврийн үйлчилгээнд дээр бол хөгжүүлнэ. За 20-с 30 оны хөгжлийн чиг хандлага дээр бол энэ багтаамжтай нийтийн тээврүүдэд тулгуурлан хөгжүүлэхээр бол төлөвлөсөн байдаг. За тэгэхээр багтаамжтай нийтийн тээвэр дээр гэдэгт юу ойлгож байгаа нөхөр тусгай замын автобус буюу BRT автобусны үйлчилгээ. За хоёрт нь бол үндэсний дотоодын одоо судлаачдын тооцоо судалгааны үндсэн дээр одоо үндслийг гаргасан үндсэн дээр одоо метро буюу бидний ярьдаг те багтаамжтай тээврийг нэвтрүүлэхээр үе шатаар нэвтрүүлэхээр бол төлөвлөсөн байдаг. Тусгай замын автобусны үйлчилгээ буюу энэ BRT гэдэг систем маань олон улсад одоо сүүлийн одоо 20 дугаар зуунд орж ирсэн шинэ одоо тээврийн төрөл гэж авч үзэх хэрэгж байгаа. За яг энэ маань яадаг зүйл вэ гэхээр автобус буюу одоо бидний ашиглах өдөр тутмын тээврийн автобусыг ерөөсөө
чөлөөтэй явах нөхцөлийг нь л хангаад өгчтэй. Одоо бидний амьдрал дээр жишээлбэл автобус одоо холимог замын хөдөлгөөнд орохоор уртталт машин ордог ч байт юм. За урд машин тавьдаг ч байт юм. Ингээд нэг автобусны урд ямар нэгэн саад гарч ирсэн учраас тэр тээвэр хэсэл маань товлсон цагийн хугацаанд явж чаддаг. Өөрөөр хэлбэл бусад одоо замын хөдөлгөөний нөхцөл байдал болонд одоо олон хүчин зүйлээс хамаарат бол саатаад эхэлдэг. За тэгэхээр бидний хийсэн судалгаагаар бол 15 онд одоо ингээд хийсэн судалгаагаар нийтийн тээвэр бүх автобусууд бол GPS болгосон байдаг. Тэгээ энэ GPS-ээр суулсан хурдаар нь тооцоод үзэхэд бол хотын төвд бол ерөөсөө 8-аас 10 км цагийн л дунджаар бол автобусууд бол явж байна. Тэгэхээр энэ бол нөгөө анхны төлөвлөсөн тооцоолсон хэмжээнд бол хүрэхгүй байгааг бол илэрхийлж байна. За тэгэхээр энийг улам сайжруулахын тулд яах ёстой хөр энэ Азийн хөгжлийн банкны тусалцаатаар хэрэгжүүлж байгаа тусгай замын автобусны төсөл маань Улаанбаатар хотын тээврийг хөгжүүлэх буюу энэ асуудлыг цогцоор нь төлөхөөр бол судалж үзсэн байж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол нэлээд хэдэн газрууд бол тусгай замын автобусны коридор гэдэг зүйлийг бий болгох. Өөрөөр хэлбэл энэ яах вэ гэхээр нөгөө миний түрүүний дурдсанчлаа яг автозамын одоо голын хоёрыг нэгөр л зөвхөн автобус явна. Гэхдээ тэрийг бол бусад замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлаж өгнө. Тэгснээр бол нэгдүгээр автобус бол хурдан явах боломжтой болж. За хоёр дахь зүйл нь та бүхний анзаарах юм бол энэ нийтийн тээврийн автобус нь гээд одоо ингээ өглөө буудлын дээр очих хараа урд хаалгаар ороод хойдлоор буудаг. Ороод нөгөө карта уншуулах гэхээр автобус маань бол автобусны буудлын дээр ирээд жишээлбэл 30-аас 45 секунд зогсох стандарт байдаг. Ерөнхийдөө бол одоо олон улсын дунд одоо зүгээр жишг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хувьд бол зарим тохиолдолд 2 минут хүртэл хугацаанд бол зогсно. Өөрөөр хэлбэл нөгөө төвлсөн графикийнхаа дагуу явах гэхээр автобусныхаа буудлаар зорчигчоо буулгах суулгах хэмжээний цаг зарцуулж байгаа. Тэгэхээр энэ BRT-ийн систем нь яадаг вэ гэхээр BRT-гийн буудал буюу одоо BRT station гэж нэрлэдэг байгаа. Энэ бол юм тусгай байгууламж байна. Автозамын голд. Тэрэн лгөө орохдоо зорчигч бол карт уншуулж байна. Тэгээ нөгөө автобус ирээд хаалган гохот автобус бол зорчих зүгээр л орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө буудлын руу орохдоо бид жишээлбэл гадаад усууд метрондоо суухдаа карта уншичаад ордог. Тэгэхээр нөгөө тээврийн хэсэл маань яг л тэнцээ хэдэн секунд зогсох ёстой. Тэр хугацаанд л зогсно. Ингэж өгснөөр бол нийтийн тээврийн хэсэл маань ямар ч байсан товлсон цагийн хувьд дагуу явна. Нөгөө талдаа бол тэр тухайн тээврийн хэслийн бол одоо нөгөө хүчин чадал ашиглалт бол бүрийн хэмжээнд бол хурж ирдэг. Ийм бол давуу талууд байж байгаа. За тэгэхээр яг энэ ажил хизэнээс хэрэгжиж эхлэх вэ? Хугацаа ер нь шаарддаг тул хэрэг хугацаа шаарддаг. За тусгай замын автобусны үйлчилгээ гэдэг маань өөрөө бас харьцангуй тээврийн төрөл гэдэг утгаараа бол одоо нэгэнд энэ өгслийг бүрдүүлэх тодорхой хэмжээний барилгын ажил шаарддаг. Энэ бол шинээр зам барих ойлголт бол биш. Байгаа замынхаа зохион байгуулалтыг л сайжруулах гэсэн. За тэгэхээр бол бидний тооцоо судалгаагаар бол одоо 2017-аас 18 онд бол барилгын ажлыг эхлүүлээд за ер нь бол 18 оноос бол үйлчлэгээ эхлүүлэхээр бол төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь энэ тусгай замын автобус хэрэгжиж эхэлснээрээ нийслэлийн төвчрэлд бол одоо нэлээд одоо үр дүн гарах нэ гэж ойлгохоор юм тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол мэдээж тэрний төлөөлж зорж энэ ажил бол хийгдэж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бол судалж чадсанараа бол иргэдийн зорчих одоо урсгал хаанаас хаашаа вэ гэдэг нэгдүгээр тогтооч. За тэгэхээр тусгай замын автобус гэдэг ойлголт маань өөрөө бол хотыг дарахсан бүх газар бол очихгүй. Гол коридоруудаар гол гудамжуудаар тухайлах бол өнөөдөр Улаанбаатар хотод их тайвны өргөнчлөө за хойд их тойруу босоод чиглэлд одоо 7 буудлаас одоо үйлдвэр нисгийн чиглэлгээд гол юм зорчих зурсгалтай цэгүүд байдаг. Эдгээр одоо гол коридорууд бол тусгай замын автобусыг байгуулна. Харин тэдгэрийг дэмжсэн жишээлбэл бусад одоо автобусны сүлжээг бол хангана. Өөрөөр хэлбэл та дан одоо тусгай замын автобусаар явахгүй тухайн тусгай замын автобусаар гол төвчрэлтэй хэсгээрээ явчихна. Буугаад автобусанда ямар нэгэн хүндрэл садлгүйгээр ямар нэгэн хол алахгүйгээр тий ямар нэг юм дээгүүр харьяаж гарахгүйгээр ч юм уу тий бас ямар нэгэн илүү төлбөр төлөхгүйгээр дараагийн автобусанда суугаад хүссэн газарт очих. Энэ одоо бүрэн сүлжээг л одоо бий болгоно. Тэгж чадах юм бол бид нар бол төвчрлийн асуудлыг бол одоо шинжлэх ухааны суурь судалгаа тооцоотойгоор бол шийдэх боломжтой гэж харж байгаа. Хамтран ажиллагч байгууллага Техник зууч компани. Тэгэхээр бас нэг асуудал бол одоо хотын захаар шинэ орон сууц тий шинэ хорооллууд их олон баригдаж байна л та. Эдгээр хорооллууд маань бас яг нийтийн тээврийн үйлчилгээ сайн авч чадахгүй байгаа. 2 цаг тутамдаа нэг автобус ирдэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ тал дээр бас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхээр нөгөө хот төлөвлөлтийнхаа хүрээнд бол хот маань өдрөөс өдөрт тэлж байна. Тэлсэн ч гэсэн заавал ажлын амжуулахын тулд хотын төв рүү бол орж ирдэг. За тэгэхээр нөгөө хотын гадна талд байсан тээврийн хэсгүүд маань хотын төв дөрөөр төвчрэлд орчдөг. Тэгэхээр нөгөө хотынхаа захруугаа тохирсон нөгөө товлсон цагаанд очих хэрэгтэй байтал даанч нар цагаа нөгөө хотын төвийн төвчрэлд алдчихад. Тэгэхээр нөгөө нэг хотын захад үгүйсүүлэх 10 минут өдрөх автобус маань 20 минут 15 минут болоод өөрсдөө идэлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг бидний өдөр тутмын амьдрал ингээ харахад нөгөө нэг ирэхээр бөмбөр ирчихэд байдаг. Нэг ирэхээр байхгүй ингээ 10 20 минут тасарчаад байдаг. Гол шалтгаан бол энд үүж. Тийм учраас энэ нийтийн тээврийн хэрэгсээ хотын төв зарцуулж байгаа хөдөлгөөний нэгдүгээрт одоо ямар нэг төвчрлийг бууруулах нөгөө талдаа бол чиглэлийн төлөвлөлтийг бол
аль болох одоо нэг миний төвний хэлдэг иргэдийнхаа зорчих хэрэглэлтэнд одоо шинжилгээ ухааны үндэслэлээр тооцож судалсны үндсэн дээр зохион байгуулах шаардлага бол бидний зайлшгүй байна. Тэгэхээр мэдээж анханаас нь бол ийм хол зайтай төлөвлөгөөг нь ойлгомжтой тийм байна. За мөн би нэг стандартын тухай асуумаар байна л да. Бидний бас мэдчих хэрэгтэй зүйл гэж бодож байгаа. Тэр юу гэхээр хотын төвийн автобусны буудлуудын хоорондын зайнууд нь ойрхон юм шиг санагддаг. Тэгээ хотоо зах руугаа очиод ирэхээр ингээд илүү хол болоод байгаа юм шиг. Энэ маань одоо бас нэг нэгтэрчлээс хамаарсан манай нийслэлийн онцлог байгаад байна уу? Эсвэл яг энэ стандарт алдагдчихад яваад байна уу? Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын стандарт байдаг MNS 5879 гэдэг нийтийн тээврийн замналын зогсоол англи шаардлага. Тэгэхээр энэ стандарт бол хотын доторх нийтийн тээврийн автобусны буудал буюу зогсоол хоорондын завь 400-аас 600 м тутам байх ёстой. За ерөнхийдөө бол сүүлийн жилүүдийн бүтээн байгуулалтууд нэлээд хийгдэж байгаа. Замууд бол нэлээд шилжиж байгаа. Тэгэхээр энэ замууд дээр хийхэд бол яг энэ стандартыг барьж одоо 400-аас 600 м-тай одоо мэдээд тухайн орчны нөхцөл байдал. За хамгийн гол нь зорчиг зурслаас хамааруулаад бол тогтоодог. Тэгэхээр ер нь бол яг энэ стандартын дагуу хийгдэж байгаа гэж би судлаачнууд бол ойлгож байгаа. За яалтч өнөө зарим одоо засвар хийгдээгүүд социализмын байрагдсан ч байт юм уу те. Эсвэл үнэхээр зорчиг зурсалтай багтаа газруудаа бол хол буудлууд бол байх. За манай нийслэл Улаанбаатар хотод метроны зам баригдах төсөл бас яригдж байгаа гэж те. Миний сонссноор бол одоо энэ бүтээн байгуулалтыг хийхин тулд улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр хийнэ гэж байгаа байхгүй те. Тэгэхээр энэ маань манад яг одоо сайн үр дүн гарч чадах болов судлаач хүний хувьд та юу гэж бодож байна? Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтол 30 оны чиг хандлагад бол бид түрүүнд орцсон нийтийн тээврийн хөгжлийн одоо чиг хандлагатай бол бидэрт бол багтаамжтай нийтийн тээвэр зайлшгүй шаардлагатай. Тийм дотроо бол одоо багтаамжтай нийтийн тээврийн одоо сонгодог хөлбөрлөлт метро бол мэдэн их шаардлагатай гэж байж байгаа. JICA байгууллагын санхүүжилтээр хийгдсэн одоо энэ судалгааны ажлаар бол 1.5 сая доллараар бол одоо бидний ярьдгаар Монс гэж ярьдаг. Одоо сонсголонгийн уулзуураас офицеруудын ордон ботаник чиглэлийн бол их 50-ны өргөн чөлөө дагуу бол хотын төв хэсэгтээ бол газар дагуур, хотын зах хэсгээр бол өргөгдсөн байдлаар бол одоо метро байгуулах нь зөв. Гэхдээ метрон дотроо бол бас LRT, MRT буюу одоо их багтаамжийн болон бага багтаамжийн гэдэг хүчин чадлаас ангилаад хоёр өөр бол төрлөөдөг. Тэрний бол MRT бол байхаа л зохистой гэдэг бол тооцоо судалгааг хийсэн байдаг. За эргээ ингээ харахаар бол мэдээж энтгээрийн тооцоо судалгааг нь аваад үзэхээр бол ирээдүйн үн одоо үнцийн болон бусад тооцоо судалгаа бол мэдээж ашигтай, зорчигч урсгалын хувьд бол боломжтой. За тарифын хөвчснийх өндөр биш байхаар бол зохицуулахаар бол хийсэн байдаг. За яг судлаачны байр сууриас харахад бол Улаанбаатар хотод цаашдаа бол нийтийн тээврийн яг энэ зорчих эрэлтэд хангахад бол метро хэрэгтэй гэвэл зайлшгүй хэрэгтэй. За нөгөө талд нь бол энийг бүтээн байгуулахад мэдээж маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардна. За нөгөө талдаа бас бүтээн байгуулсан ч гэсэн энэ бол өөрөө үйл ажиллагааны зардал бол маш их урсгал зардал их байдаг. Одоо байнгын сахилгаан холбоо, шугам, аюулгүй байдал гэдэг энэ олон тоо байдаг. Тэгэхээр энэ бүгдийг бол ерөнхий төлөвлөгөөн дээр дурдсанчлаа үндэсний мэргэжлүүдийн тооцоо судалгаан дээр үндэслэж одоо хийх зайлшгүй гэж одоо ерөнхий төлөвлөгөөнд дээр тусгасан байдаг. Тэгэхээр энийгээ бол бид үнэхээр байгууллагад оруулах ахаа сайн судлах бол зайлшгүй шаардлагатай. Одоо үнэхээр эдийн засгийн хувьд үр өгөөж байна уу? Энийг эргээд нөхөх нь яаж гарах нь вэ? Энэ бүгдийг судалсан үндсэн дээр бол байгууллагад бол бүрэн боломжтой л гэж үзэж байгаа. Тэр ерөнхийдөө бол төвчрлийн асуудал тий одоо манай нийслэл хотын хөгжилд ч гэсэн их сайхан тэм дүр зураг харагдаж байна л да. Ингээд төсвөлтний үзэгчтэй бас багцлаад ерөнхийдөө одоо нийслэлийн нийтийн тээврийн одоо чиг хандлага, цаашдын чиг хандлагын талаар бас товчхон мэдээлэл өгөх. Цаашдаа ингээд ирээдүг харахад бол нийтийн тээвэр бол нэгдүгээр хөгжих нь бол тодорхой. Нийтийн тээвэрхээр нэг автобус зам дээр явж байгаагаар ойлгоод байна. Гэтэл иргэн та ажилласаа юм уу эсвэл гэрээсээ гараад хамгийн түрүү нийтийн тээврийн үйлчлэгийг авахын тулд тэр таксины зогсоол юм уу нийтийн тээврийн зогсоол руу хүрдэг. Тэгэхээр тэр хоорондын одоо зорчих нөхцөлийг бид нар одоо шороогүй байх хэрэгтэй, цэвэрхэн байх хэрэгтэй тийм ямар нэгэн халтаргааг булгаагүй байх хэрэгтэй. Би ямар нэг тийш аюулгүй тав тухтай хурдан зорчдог байх нэгдүгээр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. За хоёрдугаарт очоо нөгөө нийтийн тээврийн зогсоол маань бас цэвэрхэн тав тухтай байх хэрэгтэй. За тэр зогсоол дээр очоо бид нөгөө ямар автобус хэдэн минутын дараа ирэх үү те хэрэгцээтэй мэдээлүүдэн дээрс авдаг байх. Би ямар автобус суухын дэс боломжтой вэ? Энэ мэдээлүүд авдаг. За гурав дахь асуудал нь юу гэхээр за ингээ автобус хүрээд ирдэг те. Зөндөө бол автобус ирээд идэг. Гэвч яг таны хүлээж байгаа автобус ирэхгүй байвал нөгөө л цаг л яваад байгаа. Бидний тэр хугацаанд би төгжрөл зарцуулах тэр автобус хүлээх хугацаанд зарцуулж байгаа одоо цагийг би эдийн засгийн бодоод үзэх ямар хэмжээний баялаг бүтээх боломжоо алж байгаа гэдэг бид нар тооцож үзэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө автобусны маань сүлжээ бол оновчтой байх хэрэгтэй. За гуравт нь нэгэд та буучж байгаа юм чи одоо автобусандаа суучлаа. Тэгэхээр энэ автобус чинь өөрөө өдөр тутам 24 цагийн турш эргэлтэнд байдаг учраас бол бохирдол болон бусад одоо сөрөг дагавруудыг байнга ялгаруулж байгаа. Энэ бас хамгийн бага хэрэгтэй.
Тэгэхээр ийм л нийтийн тээврийн одоо сүлжээг ирээдүйд бий болно гэж бол судлаач хүмүүс бол хардаг. Энэний төлөө бас судлах одоо ажлаар үргэлжлэнэ гэж бодож байна. За баярлалаа. За танд баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ өнөөдөр тээврийн салбарын судлаач доктор Булган ирж бид бүхэнд бас нийтийн тээврийн салбарын одоо байгаа нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар бас тодорхой дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө. БНЦ нэвтрүүлэг үргэлжилж байна. Байршлын орнош гудамжаар нэрлэж сурцгаая. Бид гудамжуулангаараа та бүхэнд өнөөдөр Чингисийн өргөн чөлөөг танилцуулж байна. Энэхүү өргөн чөлөө хаанаас хаа хүртэл үргэлжилдэг вэ? Түүхэндээ 8 дугаар богд ногоон ордноосоо шар ордон хүрэх замдаа өдөр бүр энэ өргөн чөлөөгөөр зорчиж байсан гэдэг. Нийслэлийн төв гудамжуудын нэг Чингисийн өргөн чөлөө нь төв шуудангийн урт талын 4 замын уулзраас Энх тайвны гүүрэн дээгүүр урагш Яарангийн гүүр хүртэл нийт 6164 м зайд оршдог. Өнөөдрийн Энх тайвны гүүр нь богдод зориулж барьсан модон гүүрнээс ихтэй. Богд шар ордондоо төрийн ёслол хүндэтгэлийн ажил альва уулзалт зөвлөгөөнөө хийдэг байсан бөгөөд өөрөө зайсан дах ногоон ордондоо амьдардаг байжээ. Тиймээс богдын ногоон ордноос шар ордон хүртэлх замыг богдын залрах зам гэж нэрлэж байсан түүхтэй. Богдын ногоон ордноос шар ордон хүртэлх замд урсах дунд голын дээгүүр ардууд модон гүр барьсан бөгөөд түүнийг богдын залрахын улаан гүр гэж нэрлэдэг байв. Харин 1958 онд Энх тайвны гүрийг барьсан бөгөөд Ленины өргөн чөлөө гэж албан ёсоор нэрлэсэн байна. Нисэх хонгосны буудал аж үйлдвэрийн комбинат хотын төвтэй холбодог ганц зам байсан тул эргэд гол замч гэж нэрлэдэг байж. Энэ өргөн чөлөөнд драмын эрдмийн театр, төв номын сан, Баянгол зочид буудал, хан уул дүүргийн захиргаа зэрэг түүх соёл, төр захиргааны байгууллагууд байрладаг. Хамтран ажиллагч байгууллага Монголын барилгачдын холбоо орчин үеийн барилгын стандартуудыг цогцоор нь хангаж чадсан өндөр сууц орон сууцыг танд санал болгож байна. Ирээдүйд хотын төв болон өргөжих байрлал буюу Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүгийн үүр барилгын материалын дэлгүүрийн баруун талд, Хангай хотгоны хойд талд байрлах энэхүү орон сууц хотын төв цэгээс 2 км зайд орших бөгөөд томоохон худалдаа үйлчилгээний газруудтай ойр байрладаг нь ажил хэрэгч завгүй танд таалагдах болно. Мөн автобусны буудал тээврийн сүлжээнүүд 500 м-т байрлахаас гадна үндэсний томоохон захууд 2-оос 2.5 км-т байрладаг нь таны үнэт цагийг хэмнэнэ. Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон бөгөөд тун удахгүй бүтээн байгуулалт хийгдэж нийслэлийн өнгө төрхийг чимэх олон улсын стандарт бүхий хороолол болон өргөжих юм. Бодолтой үйлчилгээний энэ бүсэд танд санал болгож байгаа орон сууц нь 15 давхар бөгөөд нэг давхартаа худалдаа үйлчилгээний төвтэй байх юм. Тус орон сууцны захиалга дуусаж байгаа бөгөөд 3914 м2 нэг өрөө, 59.9 м2 хоёр өрөө, 8081 м2 гурван өрөө цөөхөн орон сууцндаа захиалга авч байна. Орон сууцны ойр орчинд буюу 1-1.5 км-т улсын болон хувийн цэцэрлэг сургууль олон байдаг нь бас нэгэн давуу тал юм. Тус орон сууц нь бүрэн цутгамал бөгөөд 8 баалын газар хөдлөлтөнд тэсвэртэй. Энэхүү барилга нь 2016 оны 4-р улиралд ашиглалтанд орох тул та бүхэн 30% урьдчилгаагаа төлөөд ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх тав тухтай тоглог орчинд сэтгэл хангалуун амьдарцгаая. Өндөр сууц орон сууцны захиалга авах утас 8088 тэгс 70 8088 тэгс 70.
Бензин нэвтрүүлэг үндэсний үйлдвэрлэгч булангараа үргэлжилж байна. Барилгын салбарт талах шиг хэрэгцээтэй байдаг зүйл бол цемент. Бид энэ цементээ өөрсдөө Монголд үйлдвэрлэдэг болсноор Монголын барилгын салбарт ямар их ахиц дэвшил авчирсан нь ойлгомжтой. Тэр дундаа бүтээгдэхүүнийхээ чанар стандартаар хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон нэгэн үндэсний үйлдвэрлэгчээ танилцуулж байна. Улс хөгжөхөд голлох өөрөг гүйцэтгэдэг хүчин зүйлийн нэг бол үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид байдаг. Монгол хүний ур ухаан хөлс хүчээр бий болсон эдгээр үйлдвэрүүд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь туйлын талархууштай. Бид өнөөдөр барилгын салбарын амин зүрх болсон зурмгийн үйлдвэрийг онцлон танд хүргэж байна. За манай CEP Concrete компани 2013 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байна. Гол үйл ажиллагааны зорилго бол бетон үйлдвэрлэх, бетон зурм үйлдвэрлэх чиглэлээр явж байгаа. Тий. Захиалагч ямар маркийн стандартаар захиална бид Монгол улсын стандартын дагуу үйлдвэрлэлээ өргөжлөж явж байна тий. Анх 2013 онд бетон зурмгийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан CEP Concrete компани өнөөдөр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанар стандартын шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болж чадсан юм а. Чанартай стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь үйлчлүүлэгч болон худалдан авагчдын сэтгэл ханамжийн баталгаа болж өгдөг. Бүтээгдэхүүний чанарыг улсын стандартын газар шалгуулад шаардлага хангаагүй тохиолдолд дахин үйлдвэрлэх хэрэгтэй болдог бол тус компанийн өөрийн шинжилгээний лабораторитой нь бүтээгдэхүүний чанарт маш чухал нөлөөтэй юм. Үйлдвэрийн хүчин чадлын хувьд бол уг нь бол цагт 60 м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо бол бид нар ажиллаж байгаа бол яг бүрэн хүчин чадлаар бид ажиллаж байгаа. Зарим үйлдвэрүүд бол одоо энэ чинь яг тэр хүчин чадалтай хүргэж ажиллаж чаддгүй яа. Манай бол яг бүрэн хүчин чадлаар нь ажилладаг. Ингээм бол бид нар яах вэ гэхээр тоон төхөөрөмжтой технологитой таарсан техникийн өөрчлөлтүүд баг цаг хийгээд одоо бид нар бол цагт 60 м3 бетоныг бол гаргадаг. Үйлдвэрлэлд бол нөгөө чанарын хяналтыг тавихын тулд заавал лаборатори гэдэг. Бид нар ч өөрсдөө хийж байгаа бүтээгдэхүүнээ ямар юм гаргаж байгааг мэдэхгүй бол хэрэггүй болно шүү дээ. Тэгэхээр бид нар чинь заавал чанарыг шалгаж явах хэрэгтэй болно. Чанарыг тэр шаардлага хангасан бүтээгдэхүүнээ бид нар гадагш нь гаргах хэрэгтэй болно. За энэ бол бидний харж байгаа бол шахагч пресс гэдэг нэртэй сүүл үеийн маш наривчлалтай хэмждэг ийм шахагч төхөөрөмж байгаа. Энэ бол бетоны бат бэхийг шалгадаг ийм төхөөрөмж байгаа юм аа. Энэ сайраг дайргыгаа болоод энэ багжаа шинжилж үздэг юм аа. Энэ багж нь бол дотроо ийм олон стандартын юутай номеруудтай энэгээр бид нэрээд стандартаар ч нүг гэдгийг энэгээр шалгаж үздэг юм аа. Энэ нь юу гэхээр нөгөө ирж байгаа энэ сайрагд маань тоо шороо ихтэй байна уугүй юу, хог ихтэй байна уугүй юу тийм ээ. Хольц ямар байна гэдгийг шалгахын тулд энэ багжаа ашиглаж байгаа юм. Зурмаас гадна бид нар ялуу нь барилгын одоо хэрэглэдэг ялуу бетон ажлууд ялуу хийж байна, бордюр хийж байна, эко хавтын хийж байна. Тэгэл ер нь бол яг хөссөн захиалагчууд одоо тим аавн гэх юм бид нар хийнэ. Ер нь бол чөлөөтэй. Хоног төхөөрөмжийн хувьд бол Хятад улсын Шандуу мужаас авсан улсын үйлдвэрийн газрын манай энэ бетон зурмгийн гол одоо зүрх нь болсон тогоо бол Итали улстай Хятад хамтарч хийсэн тийм тогоо байгаа. За 3 фракцаар 0.5 10 10 гэсэн ийм фракцаар бид нэр гол хайрга дайргаа явж байгаа. Цемент бол хөтлийн шугаан цементээс авдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол яг үндэсний үйлдвэрлэл явж байна да. Тус зурмгийн үйлдвэр нь хөтлийн цемент ашигладаг бөгөөд Монгол хүний гараар Монголдо үндэсний үйлдвэрлэлээ бий болгож чадсанараа хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж чадсан билээ. Гадны хөрөнгө оруулалтгүй 100% бие даасан энэхүү үйлдвэр цагт 60 м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автоматчсан үйлдвэр юм а. Ирээдүйд эхийг хийж бүтээж өргөжинд хэлэх зорилготой тус компанийн хувьд хамгийн ихээр анхаардаг зүйл бол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримталж, ажилчдынхаа хөдөлмөрлөх бололцоог хангаж өгөх.
Building and City буюу барилга ба хот нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бид сэдвийн хүрээнд нийслэл хотод маань тулгамдж байгаа олон асуудлууд, хэрэгжиж байгаа бодлого, хот олон барилгатай холбоотой мэдээллүүдийг та бүхэн цурал болгон бэлтгэн хүргэсээр болно. Дараагийн дугааруудтай хамт байгаарай. Баяртай үзэгчтэй.